Сайн байцаан телевизэгчтэй бидний бэлтгэдэг компьютерийн сурвалж хичээлийн ээлж дугаар хийж байна. За энэ удаагийн хичээлээр Word программын жагсаалын тухай авч үзэх болно. За жагсаал гэдэг маань болохоор ямар нэгэн мэдээллийг бид нэр одоо үсгээр юм тоогоор ирмэлж жагсаасан эсвэл урдталт нь одоо тэмдэглэлээр тавьж жагсаасан ийм мэдээллийг бид нэр хэлдэг шүү дээ. За ингээ эхлээд хэдүүлээ жагсаал гэж юу болохыг авч үзцгээе. За бидний артын дэлгэсэн дээр Word-ээр хийж болох жагсаалтуудыг авч одоо үзүүлсэн байгаа. За жагсаалт нь бол ер нь хоёр төрөл байж болох юм байна. Word-ийн жагсаалт бол нэгдүгээрт нь бол ирэмблэгдсэн жагсаалт гэж байх хэрэгтэй. За ирэмблэгдсэн буюу урталтаа тоо одоо өсгүүдээр ийм одоо дугаар тавьсан жагсаалт байж болно гэсэн үг. За энэ ирэмблэгдсэн жагсаалт ер нь бол аливаа жагсаалт нь бас дотроо давхар одоо ийм үе шатуутай байж болох юм байна. Үйлчлэлтэй байж болох юм байна. Тэгэхээр энэ маань ирэмблэгдсэн жагсаалтын нэгдүгээр түвшин нь бол ажлын өдрүүд гээд бос өдрүүд юм дугаартай явж байгаа тоогоор дугаарлагдсан. Ажлын өдрүүдэд болохоор даваа мигмар лав бүрэг баасан гэх мэтээр тийм ээ. Давхар дугаарыг бол давхар ирэмблэлтийг үүсгэсэн байгаа шүү дээ. За тэр нь бол үсгээр явсан юм байна гэсэн үг. За энэ бол ингээд ирэмблэгдсэн одоо жагсаалтын жишээ болж байна. За та бүхэн харж байгаа бид нар ийм жагсаалтыг бол хэрхэн үүсгэж болох вэ? Заавал одоо ингээд тоогоор дугаарлах уу, үсгээр дугаарлах тэр бүгд бол зогсож болно. За тэр тохиол өнөөдөр дэлгэрэнгүй авч үзэх болох юм аа. За цааш нь үргэлжлээд үзье хэдүүлээ. За бидний энэ мэдээллийн доотлолт болохоор юу харагдана? Ирэмблэгтэй жагсаалт харагдана. За доош нь үзье бүгдээрээ ирэмблэгдээгүй жагсаалт. За ирэмблээгүй гэдэг нь болохоор урталтаа 1 2 3 гэсэн тийм дараас нь тооч юм уу те эсвэл ABCD гэх мэт одоо A-гээс Z хүртэл ийм өсгөө тавигдаагүй бүгд ижлэгэн одоо дүрсүүдээр тэмдэглэснэг хийж байгаа. Тэгвэл мөн яхаа бас энэ жагсаалт маань олон түвшинтэй байж болно. Тэгэхээр нэг түвшингийн жагсаалтууд нь ижил дүрсүүдээр тэмдэглэсэн байх ёстой гэсэн юм санаа юм байна. За энэ дээр бол нэгдүгээр түвшин нь болохоор нийгмийн ухаан, байгалийн ухаан гэж харагдаж байна. Нийгмийн ухаан дотроо болохоор Монгол хэл, Монголын төв, биеийн тамир хэмт жагсаалтыг агуулсан байна. За энэ бол өөр дүрслэгдсэн байгаад байгаа. Мөн яхаа баруун тишгээ одоо шилжсэн байна тийм ээ. Урталтаа догол авсан гэсэн шүү дээ. За ийм их байдалтайгаар давхар бас жагсаалтыг үүсгэсэн байна гэсэн. За одоо бүгдээрээ тэгээ энэ жагсаалтыг хэрхэн одоо үүсгэдэг үзье. Жагсаалт байгаа тохиол бид нар жагсаалтыг буцаагаад бас энгийн текст болгож чаддаг байх ёстой. Тэр үйлдэлүүдийг хэрхэн хийхийг авч үзье. За энэ үйлдэлүүдийг хийхэд бид нар бол гаран дээр байгаа дэлгэсэн дээр байгаа энэ одоо хэрэгслэн самбараас ашиглаж болно. Хэрэгслэн самбаруудаас энэ дээр бид нар жагсаалт талбайтай мэдээлэл байдаг. Жагсаалт талбайтай мэдээллийг үүсгэдэг юм хэрэгслэн самбарууд байгаа даа. За бид нар энэ үйлдэл хийхээс өмнө жагсаалтанд шаардлагатай жагсаалт болох одоо мэдээлэл сонгож авдаг. За эхлээд бид нар бол одоо бэлэн жагсаалт байгаа учраас үүнийг жагсаалт биш энгийн текст болгож хуурайтах авч үзье. За энэ ирэмблэгдсэн жагсаалтаас бид нар бүх мэдээллийг сонгоод авсан байж байна. За мэдээлэл сонгодог та бүхэн бас санаж байгаа хаа тийм ээ. Яаж хийдгийг санаж байгаа. За ингээд сонгогдсон мэдээлэл маань өөрөө бол тоогоор дугаарлагдсан буюу ирэмблэгдсэн жагсаалт байгаа учраас энд numbering гэсэн юм товчвол тодорцсон байгаад байгаа. Numbering. За түүний арт болохоор билет гэсэн юм товч байгаа. За энэ хоёр одоо товчлорыг ашиглаж бид нар бол жагсаалтыг үүсгэдэг юм байна. За мөн эсвэл бид нар энэ формат центр байрлаж байгаа. За форматны billets and number гэсэн ийм команд байх юм. За формат руу ороод бид нар дээрээс 3 дахь дээр нь энэ billets and number гэсэн энэ командыг сонгож болж байна. За сайн хараарай. Billets and number. Тэгэхээр билет гэдэг нь өөрөө бол тэр жагсаалтын уралд тавьж дүрсүүдээ хэлээд байгаа. Тэр ерөнхийд нь бол бүхэлд нь билет гэдгийг нэрлэдэг. Numbering нь болохоор тоо болон үсгээр дугаарсан нь бүхэлд нь одоо хэлж байгаа гэсэн үг. За энэ командыг сонгож авснаар ийм одоо харилцах нэгдэж байна. Тухайн үед бидний үүсгэсэн жагсаалт маань өөрөө яхаа ийм олон түвшинтэй outline бие тэ ингээд доголмор авсан ийм жагсаалт байсан учраас өөрөө энд автоматар шууд outline number гэсэн ийм цонхог бол нээсэн байгаа. Outline number гэсэн ийм таб нь бол шууд харуулсан байна шүү дээ. Энэ бол өөрөө бол олон табтай тийм ээ. Bileted, numbered, outlined, за listed гэсэн ийм 4 табтай байсан. Тэрнээс outline number нь бол нээсэн байна гэсэн үг. За хэрвээ хүсэх юм бол бид нэр эндээс bileted буюу одоо тийм урталтаа ийм дүрсүүд тавьсан жагсаалтыг үүсгэж болно. Ямар төрлийн жагсаалт үүсгэж болох вэ гэдэг эндээс харагдаж байна. Number төрлөөс бид нар үүсгэж болж байна. Тэр тоо болон үсгээр дугаарлахтай орон тоогоор том үсгээр, жижиг үсгээр гэх мэтээр тийм ээ. Янз бүрийн одоо яхас дугаарлалтын аргуудыг бид нэр хэрэгжилж болж байна. Тэр бүгд бол энэ цонхон дээрээс бид сонгож болдгийм байна. За энэ бүгдийг та бүхэн харсан байх.
За бидний зорилго бол одоо энэ жагсаалт болцсон байгаа мэдээллийг жагсаалт биш болгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар known гэдэг командыг сонгож байна. Энэ бол ямар ч жагсаалт биш болно гэсэн үг. Known. За known гэсэн бичгтээ цонхыг бид нар сонгож аваад OK төвшиг дарах юм бол энэ маань жагсаалт биш ердийн текст болж хоригно шүү дээ. За бидний анхны байсан мэдээлэл бол жагсаалт биш болоо хоригдсон байж байна. Та бүхэн сайн харагдаж байгаа. Яг энэ дээр тийм ээ. Гэхдээ энэ маань болохоор доогоомоор авцсан байгаад байгаа. Эхний мөр за тэр даасаа бусад өдрүүд гэсэн тийм ээ. Энэ хоёр мөр бол уршаа татагдсан, бус мөрүүд нь хойшоогоо тийм жоохон урдталтай заавсан доогол мөртэй болсон байна. Энэ доогол мөрийн айдагчид юм энэ бол одоо ердийн текст болоо хоригдно гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нар тэр доогол авцсан байгаа текстүүдийг сонгож яваад доголын хэмжээ багасгадаг командыг бол дарж байна. За энэ хийгсэн самбар дээрээс decrease anding гэдэг юм команд байдаг. Decrease anding тийм ээ. За энэ командыг бид ашигласнаар доголын хэмжээг багасгаад одоо зүүн тишин шахаж болж байна. За мөн доотлын мэдээллийг бас decrease anding-ийг дарснаар бид нар бол уршин шахаж болж байна гэсэн. За яг одоо бол бидний урд байгаа мэдээлэл бол ямар ч жагсаалт болоогүй ердийн текст болсон байна. За энэ ердийн текст гэдэг нь бол яг тухайн үед биднэрт бол зөвхөн нэг мөр байгаа учраас та нарт жагсаалт байдалтай харж иж магадгүй. Энэ бол хэрвээ үнэн чанартай бол олон мөр бичсэн зүгээр текст одоо текстийн мэдээлэл байж болно гэсэн санаа шүү дээ тийм ээ. Би бол тэр зүгээр нэг мөрөөр л төлөвлөсөн байгаа. За одоо энэ мэдээллийг бид нэр хэрхэн жагсаалт болгож хоригдох авч үзэх болно. Сая бид нар бол жагсаалт байгаа зүйлийг буцаагаад энгийн байдалд нь оруулсан байна. За бүгдийг сонгож авах хэрэгтэй бид нар бүгдийг сонгож байна. Би сонгож авсан бүх мэдээлэл жагсаалт болгох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр жагсаалтанд орох мэдээллүүдээ бүхэлд нь дээрээс нь хураа дооштой бүх мөрүүдийг сонгоод авч байгаа. За хамгийн ялбарх арга болохоор энэ numbering эсвэл bulletin гэсэн ийм хоёр одоо товчрыг би ашигласнаар жагсаалтыг үүсгэж болно. За numbering дарах юм бол энэ маань шууд яг өөрөө нэгээс хуулаад тоогоор дуурсан те нэгээс одоо хэд хүртэл гэдэг юм. Тэр жагсаалтын бүх элементүүд бүхэлд нь хамарсан ийм жагсаалтыг үүсгэж байгаа. За сайн харсан баг тийм ээ. Хэрэгслэн самбар дээрээс энэ урттай 1 2 3 гэсэн ийм тоо мэгийн дүрстэй numbering гэсэн ийм одоо товчлорыг дарсан байгаа. Энэ товчлорыг дарснаар энэ маань одоо саяын тоогоор дууралсан жагсаалт үүсгэж байгаа. Хэрвээ би билетийг сонгочих юм бол энэ маань өөрөө урттай тэмдэг тавигдсан. Янз бүрийн дүрсүүд тавигдсан ийм одоо жагсаалтыг үүсгэх хэрэгтэй байсан. За бид нар бол тоогоор дууралсан үүсгэсэн. За гэхдээ энэ командуудыг бид сонгосноор энэ маань бас тодорхой одоо бүх юмыг хийж чадахгүй байна. Хязгаарлагдсан байна гэсэн. Тэгэхээр бүр нарийн турхаа хийх юм бол бид нар бол командын сэрэг орох хэрэгтэй. За сая бид нар формат руу орж жагаад bullets and number гэсэн командыг сонгож яваад энэ одоо харилцаа сонгохыг нээсэн байж байна. За энэ харилцаа сонгон дээрс би одоо энийг бол янз бүрээр тийм ээ тоогоор дуурсан байсан ч тэрмийнх нь 1 2 3 гэд байх уу эсвэл нэгийн ард хаалттай тийм хаалттай байх уу эсвэл ороомтой байх уу магадгүй би бүр яхаа ABCD-с өсгөл хүртэл авч болох нь шүү дээ. За ийм одоо сонголтуудыг бид хийх болцоотой байж байна. Бидний зорилго бол энийг олон одоо яхаа давхар бие биенээр багтсан юм яхаа жагсаалт болгох сонирхолтой байгаа. Тийм учраас бид нэр outline number гэдгийг сонгож авч байна. Outline numbering. За outline number-ыг бид нэр сонгож авснаар би эндээ бол яхаа 1 1 2 гэдэг юм эсвэл 1 дотроо 1 1-ийн А 1-ийн Б 1-ийн В гэдэг юм. Ийм байдлаар би бол дугаарлах тий өөр одоо давхар тийм сонгот их болцоод болж байгаа. За энэ бүгдийг бол бид нэр энд байгаа бэлэн жагсаалтыг сонгож болно. За тоогоор бол үсгээр холсон байдалтайгаар эсвэл би өөртөө шинээр зохиож болно гэсэн. Customize гэдгийг сонгож авснаар би өөрийн гэсэн одоо яхаа дугаарлалтай давхар ирмэлтэй юм одоо сонголтыг хийх болцоотой болж байгаа. За хамгийн түрүүнд тэгэхээр бид нар энэ төвшингийн тухай асуулт яригдана. Тэгэхээр давхар ирмэлт маань өөрөө бол энд байгаа төслөгчнөр тийм ээ 9 төвшинтэй бол үүсгэж болж байна. 9 давхар жагсаалтыг би бол үүсгэж болно гэсэн. За тэгээд нэгдүгээр төвшингээ сонгож ангууд чинь нэгдүгээр төвшинтээ би нэгдүгээр төвшингийн одоо мэдээлэл маань өөрөө уртын тэмдэглэг нь юу байх гэдгийг зааж өгч болж штэ. Тэр маань тоогоор байх уу, үсгээр байх уу, ороомтойгоор байх уу. Мөн дараад нь би их дугаар байна. За би тоогоор тавьж байгаа тэгэхээр тэр маань яхаа. Эхний ут нь юу байх юм те? 1 байх юм уу, 2 байх юм уу, 3 байх юм уу те? Бас их дугаараа нь зааж өгч болдго юм байна. За бид нар бол нэгдүгээр төвшин за нэгээс эхлэнгээ заасан бол одоо 2 дахь төвшингээ сонгож авч байна. Тэгвэл нэгдүгээр төвшин тоогоор байгаа тохиол 2 дахь төвшин нь бас юу яах вэ? Тэгээ тэрийг бас өөрчилж болно. Өмнөх чинь дээр бол 1-ийн А, 1-ийн Б, 1-ийн В гэж үсгээр дугаарлаж явсан байсан. Бид нар энэ дээр бол тоогоор дугаарлаж бас болно шүү дээ. 1 дотор 1-ийн 1, 1-ийн 2, 1-ийн 3, 1-ийн 4. Тийм дугаарлалтыг яагаад үсгэж болохгүй гэж тийм ээ? Тэрийг бид нар үсгэж болно гэсэн. За энэ дээр бид нар ингээд 2 дахь төвшингээ сонгож аваад 2 дахь төвшингийнхаа дугаарлалтыг зааж өгч байна. За тэгээ урт талд нь
жагсаалтайгаа урталт нь болохоор тэр эхний төвшингийнхаа левел 1-ийнхаа утгыг бас харуулна гэдэг зааж өгч байна. Левел 1 утгыг урталт нь заавал давхар харуулж байна гэж тийм ээ. Тэгээд дундаа цэг тавиад харуулж байна гэсэн одоо сонголт хийсэн байна. Тийм учраас энэ бол 1 дотроо 1-1-1-2 гэсэн ийм давхар дугаартай жагсаалтыг үсгээр сонгож өгч байна гэсэн үг. За тохиргоо гэж гисэн бол бид нэр окей төвчид дарснаар энэ маань хаагдж байгаа. За одоо энэ байгаа жагсаалт бол миний сонгосон энэ 9 одоо мэдээлэл бүхэлдээ 9 мөр мэдээлэл бүхэлдээ давхар жагсаалт үсгэхэд бол бэлэн болсон байгаа гэсэн. Би одоо анх агцгүй дид хэсгийг нэ дид одоо жагсаалт хэсгийг сонгож тэрийг хойш нь ухраад татах хэрэгтэй. Өөрөөр хойш нь increase and гэдэг үл юм. Increase тийм ээ. Жагсаалтын одоо яг үсгэнэ шүү дээ. Давхар жагсаалтыг үсгэнэ. За сая товчид дарсан байна. Дарангуут л харагдж байгаа одоо хэлбэр нь юм болж байна. Ийм болж ирж байна. За энэ дээр бол яасан гэхэлэр чинь сонгогдсон хэсэг маань өөрөө зүүн талаас илүү зай аваад тийм ээ. Догол аваад тэгээд давхар жагсаалтыг үсгэсэн байна гэсэн үг. Давхар жагсаалтыг үсгэсэн байна. За яасан бэ гэхэлэр чинь сая эргээд хараад хэлүүлээ. Increase and гэсэн командыг дарсан шүү дээ. За юунтэй яг адилхан үйлдэлийг доотлын жагсаалтан дээр хийх юм бол бид нэр бусад өдөр дээр байгаа бям гэсэн гаргадаг 2-1 2-2 гэсэн ийм одоо хэлбэрт бол оруулж болно. Тэр бусад өдөр гэсэн жагсаалтыг сонгож аваад дахиад increase and гэсэн командыг сонгоод дарснаар тэнд байгаа мэдээлэлд хойшоо ухрах юм байна. За одоо бид нар ирэмблэгдээгүй жагсаалтантайгаа авч үзэж байна. Ирэмблэгдээ гэдэг маань урталтай ямар нэгэн тэмдэглэгээ тавигдсан байгаа шүү дээ тийм ээ. За энэ жагсаалтын тухай ярьж байна. За энэ жагсаалтаа бүгдээрээ сонгож аваад бас ирэмблэгдээгүй жагсаалтыг эхний ээлжинд яаж энгийн одоо текст болгож хөрөх гэдэг авч үзье. За мэдээлэл сонгоод авсан байж байна. За бидний энэ дээр бол тэр билет гэсэн юм тэмдэглэгээ байгаа даа. За бид энийг сонгож болно. Эсвэл бас команднаас сонгож арж агаад билет гэдгийг сонгож аваад за тэрний нön гэдэг сонгож авч болж байна тийм ээ. Нön. За нön буюу энэ маань ямар ч одоо яхаж жагсаалт биш болгоно гэсэн үг. Билет тавигдахгүйгээр ердийн текст болж хөрж байгаа. За бас л яг энэ маань өөртөө одоо доголь авцсан байж байгаа. За англиар бид нар доголын хэмжээг багасгах хөвлөлийг хийн гэсэн үг. За decrease and гэдэг командыг хийснээр бид нэр доголыг багасгаад урагш нь татдаг тийм ээ. За зүүн чин зэрэгцээлээ бүгдийг нь татдаг шүү дээ. За decrease and гэсэн командыг хийсэн ба. За саараа бидний одоо форматыг хийсэн самбар дээр байгаа decrease and гэдэг командыг хийсэн байна шүү дээ. За ийм байдалтайгаар бид нар жагсаалтаа бол хэвийн одоо текст болгоцсон байгаа. Одоо магадгүй бидний уралд одоо яг ирэмблэгдээгүй жагсаалт үүсэх юм мэдээлэл байна гэж үзье. Түүнийг бид нар сонгож авчаад тэрнээсээ бид нар билет гэдэг сонгож авч байна. Билет. За тэгэхээр форматыг хэрэглэн самбартаас байгаа билет гэдэг энэ товчлорыг дарснаар энэ маань шууд урталтаа одоо ийм дүрстэй болж байна. За энэ дүрс нь бол тухайн үед яг одоо дефолт ямар дүрсээсэн тэрийг өөр аяндаа авцсан байгаа даа. Энэ дүрсийг бид нар өөрчилж болно. Энэ командууд дээр тийм энэ командууд хийж болохгүй байгаа юм бид нар формат руу орж агаад ийм бүр дэлгэрэнгүй энэ харилцаа санхын дуусан тохиол бид нар өөрчилж болж байгаа байхгүй. За тэндээс бид нар билет гэсэн энэ одоо самбараа сонгосноор дүрсүүд нь бидний сонгох болцоод болж штэ. За бүр кастомер гэдэг тавшид дараад өшөө яхаа саяын жагсаалтанд байгаас өөр төрлийн дүрсийг өөрчлөх одоо авах болцоод болж байгаа гэсэн үг. За энд бол хамгийн түрүүнд бид нэ фонт гэдэг сонгож явна. За энэ нь ерөөсө фонт тэмдэгт за өшөө дээр нь picture гэсэн юм гурван тавьж байгаа. Тэгэхээр би бол бас зургаар урталт нь бол энэ тэмдэглэгээ тавьж ялсан гэсэн үг. Эхний яз нь хэдүүлээ фонтыг сонгож автээ. Фонтын дотроос ямар нэгэн дүрс одоо сонгож авахыг авч үзье. За фонт руу оронгууд чинь үсгийн фонтын жагсаалт биднэрт гараад ирсэн байж байна. За энд бол яхаа фонт гэдэг утгаас илүүгээр символ гэдэг биднэрт харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол янз бүрийн символуудыг харж байна гэсэн үг. За төрөл бүрийн символыг агуулсан ийм фонт болохоор Wingding гэсэн ийм нэртэй фонтууд байдаг. Та нар өөрсдийнхөө одоо компьютерт байгаа үсгийн фонтыг хараараа тэнд бол Wingdings 1, Wingdings 2 гэх мэт ийм одоо фонтын жагсаалт харагдаж байгаа. Тэр өнтер бол ямар нэгэн үсэг байхгүй харин ийм гой гой дүрсүүд байдгийг. За маш сонирхолтой дүрсүүд бий. Зарим одоо дүрсүүд нь болохоор офсын хэглэнэ одоо багжуудтай холбоотой байхад зарим нь бол ахвар хэглэнэ зүйлүүдэд харуулсан. За зарим нь бол 5 хошоо од гэх мэт тийм ээ өөрөөр дүрсүүдийг агуулсан байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дүрсүүдийг эхлээ бүгдээ сайхан үүсгэх хэрэгтэй. Ер нь жагсаалтын одоо урд тавьж байгаа дүрс маань миний нөө жагсаалтын одоо утга санааг илэрхийлж илүү одоо сонирхолтой байх хэрэгтэй. Тийм учраас тэрэнд нь тохирсон дүрсийг хэдүүлээ сонгож авах хэрэгтэй шүү дээ тийм ээ. За ийм учраас энэ одоо фондуудыг бүгдийн сайхан одоо
онгойлгож орж үзээрэй гэж зөвлөж байна. За хэдүүлээ эндээс нэг дүрсэн дээр тогтъё. За одоо бидний дардлал ерөнхийдөө офисын зорилттой юм дүрсүүд харагдаж шиг байна. За тэрнээс за энд бол яхаа үзгээ дүрсээ сонгож аваад окей тавьчих дарлаа тийм ээ. Тэгэхээр энэ маань одоо бидний жагсаалтын уралдалд харагдах дүрс болж хувирч байна гэсэн үг. За сонгогдсон жагсаалт маань бүхэлдээ ийм болчлаа шүү дээ. Бүгд уралдалтай яхаа үзгээ дүрстэй ийм тэмдэг тавигчлаа гэсэн үг. За энэ жагсаалтыг бид нар бол бас давхар жагсаалт болгох ёстой. Давхар жагсаалт болгож байгаа тохиолдолд хоёр дахь төвшөнд нь юу байх вэ гэдэг зааж өгнө. За үүнээс бид нар outline number гэсэн энэ табыг сонгож авснаар давхар жагсаалтыг үүсгэдэг эсрэг орж байгаа. За тэрнээсээ бид нар бол ийм дүрстэйг сонгож авна. Мэдээж энэ чинь тоогоор ирэмблэгдсэн те тоо юм усгаар ирэмблэгдсэн биш. Ирэмблэгт байхгүй гэм жагсаалт үүсгэж байгаа учраас. За тэрэн дотроо бид нар дахиад customize гэж яагаад хоёрдугаар төвшөнд нь ямар дүрс байх вэ гэдэг бол зааж өгнө шүү дээ. За нэгдүгээр төвшөнд бол угаасаа энэ бол юу байгаа? Одоо бидний түрүүчэн сонгосон үзмийн дүрс байгаа. Тэгэхээр одоо л хоёр дахь төвшин сонгож аваад хоёр дахь төвшин дээр нь юу сонгох вэ гэдгийг зааж өгнө. За энэ удаа бид нар бол энэ хэрвээ бидний сонгох дүрс байхгүй бол тийм ээ. Эндээс доороос нь бүр customize гэдгээс нь сонгож авч жагаад өөрсдийн гэсэн үсгийн фондыг бид нар тэмдэглэлийн дүрсийг сонгож болно гэсэн. За хамгийн доотлын жагсаалтыг бид нар сонгож авч जैन. Энэ маань шууд яга custom дүрсийг оруулж ирэх болцоотой болгодог. Custom дүрс гэдэг нь дурын дүрсийг бид нар сонгож авах болцоотой болно гэсэн. За жагсаалтуудыг түрүүн ерөнхийдөө үзсэн. Тийм учраас шууд сонголт хийчихье. За хоёр дахь төвшин дээр бол би номтой холбоотой. Энд чинь бидний одоо эрдэм номтой холбоотой юм гэж учраас тэрнтэй холбоотой дүрсийг сонгож авъя. Тэгээ окей төвчийг дарлаа тийм ээ. Хоёр дахь төвшин ном болоход бэлэн болсон гэсэн. За энэ бүх мэдээлэл маань өөрөө олон төвшөнтэй болж болцсон учраас хойшин татах мэдээллийг сонгож авч जैन. За тэгээд increase indent буюу тий доголын хэмжээг ихсэх гэсэн командыг дарснаар энэ мөрөөд хойшоо одоо баруун тишээ ухарснаар энэ маань хоёр дахь төвшин үүсгэж байгаа гэсэн. За ингээ ирэмблэгдээгүй жагсаалтан дээр бид нэр бас одоо давхар ирэмблэлттэй давхар одоо яхаа тий жагсаалтыг үүсгэж өгч байна гэсэн. Урдталтаа тэмдэглээ тавигдсан ийм жагсаалтыг үүсгэж өгч байна. За та бүхэн сайн харсан байх. Сая бол бид нар өөрсдийн одоо баримтан дотор хэрхэн жагсаалтыг үүсгэх бол нэг өрсөн үзлээ. Жагсаалт минь өөрөө дотор бол хоёр янз байдаг юм байна. Ирэмблэгдсэн болон ирэмблэгдээгүй тийм ээ. За ирэмблэгдсэн ирэмблэгдээ гэдэг нь бий болохоор ирэмблэгдсэн гэдэгт нь зөвхөн үсэг болон тоо орсныг хэлж байгаа. Тэр 1 2 3 4 гэдэг юм те. Багаас их рүү үсгийн хувьд л A-гээс Z хүртэл үсгээр одоо дугаарлагдсан байдаг учраас тэрийг би ирэмблэгдсэнд нэрлэж байна. Ирэмблэгдээ гэдэг нь болохоор зүгээр жагсаалтын одоо тодорхой нэг төвшингийн юмнууд жагсаалтын зүйлүүд нь болохоор бүгд адилхан одоо дүрсийг урдталтаа тавьсан байгааг нь болохоор ирэмблэлт байхгүй үзээд байгаа маа. За ингээ бүгдээрээ энэ удаагийн хичээлийг өндөрлөе. Та бүхэн хичээлийг маш сайн харж авсан байх. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяртай.